Ээжтэй очих дээр ээжийнхээ авдрыг хууддаг. Сайхан үнэртэй тийм байдаг байлээ шүү дээ. Тийм гоё байдаг шүү дээ. Үнэр бас онцгой үнэртэй. Үнэр их онцгой байсан шүү тэр үед чинь. Манай бүрдээжийн авдар их гоё үнэртэй байдаг байсан шүү дээ. За энэ гоё хатмалтай юм гэрний уутнууд байна. Яг бас нөгөө гоёх дээрээ гаргаад ирдэг. Тийм цагаан сараар ингээд гоёх дээрээ гаргаад ирдэг. Гоё гэрний уутнууд байна да. Энэ их дуртай. Энийг бүр алдаар авдгийг. Энэ яаж өгөхтэй зөв нөгөө ийм хүүхэн нөгөө юу штэ. Чихрээ юу штэ. Тэгээ энийг ингээд аваад ингээ хүүхчүүд ингээд. За энийг сонио. Энийг штэ ингээд тавьчихсан. Ингээд. За. Уус бол. Тэгээ энэ нөгөө өснийхэн даах нөгөө хүүш. Тэгээ ингээд хийчихдэг. Тэгээ ингээд хийчихдэг. Тэгээ энэ тийм таягдчихсан. Хүүн байна. Хүүн тий. Тэгээд бас даах нэг юм байна тий. Даах нь байна. Одоо энэ хараа мөнгө болтгож байж чинь тий. За. Хэдэн хүүхэдтэй вэ танаа? Манай хот 5 хүүхэдтэй. За. Тэгээд 5 хүүхдүүдийнх нь зарим нь бас байна. Зарим нь өөрсөнд нь явж байна. За. За энэ манай тий нэг охиных оюун тоё гэдэг охиных. Тэрнийх ингээд. Энэ ээж нам гэдгийг авлаа. За ээж нам гэдэг бол маш их сайхан. Энэ бол 240 асуулттай. Тэгээд одоо миний ингээд одоо хараа хүүхэд сурагч өсвөр өссөн гэр хайр харилцаа амжилт тэгээд ээж имээ болох тухай тэгээд үзэл бодлоод ингээд бүх юмнууд ингээд байж байгаа. Тэгээд одоо би энд ингээд хариулсан. Ингээд хариулаад багаас ээжээс гарснаас авахгүй л хариулсан. Тэгээд ингээд хариулаад бичсэн чи энэ ч зүгээр сэтгэл санаа хөдлөөл мó ээж аав иргээ бодоод заримдаа сүүлэн заримдаа хийнэгээл ингээд гоё бичдэг билээ шүү дээ гоё бичдэг. Тэгээд ингэж бичсээр байгаад одоо би энийг ингээд дуусгаад. Тэгээ хамгийн сүүлд нь энэ дээр би юу үчилсэн гэхдээ ингэ үчилсэн байхгүй. Энэ дэвтэр надад маш их таалагдлаа. Өөрөө бичих дуртай болохоор их сайхан цаг хугацаа өнгөрөөлөө. Энэ дэвтэрт юм бичих үед ээж нь 72 настай байлаа. Би одоо 72 настай шүү дээ. За. Тий. Цаашлах тусам бичих чадвар муудна ийм сайхан дэвтэр үлдээж байгаад би маш их баяртай байна гэдэг. Ингээд үлдээсэн энэ дэвтэр. Үлдээж байгаа. Энэ бас нэг гоё хайрцаг юм байнамаа. Энэ дээр би их гоё юмнууд хадгалсан байгаа. Энэ манай тэр битэрийн гар дээр үссэн зээгийн зээмэн. Ээж нь ингээд ийм юу төвтөр үгээд явуулчихваа битэр. За ийм төвтөр үгээд ингээд ягаар ээж нь тэр үед их би энэ таар байсан. Тэгээд битэрч явуулсан. Тэгээд солонгос чинь ингэж юм байна. Хүүхэд төрөхтэй зэрэг энэ хөлнийх нь юуг авчдээ биш үү? Хөлнийх нь юуг авчдээ юм бэ? Тэгээд ингээд сар болгон ээжээ ингээд ямар юуг нь бичээд агаар гэ. Би ингээд энэ сартаа танаа хүүхэд тэлцээ нэгцээ ингээд бичээд надад ийм юм ийсэн байхгүй юу? Тий. Энэ одоо сар ийм жоох юм солонгосоос ирж ирсэн шүү дээ. Ингээд онгоцсон дэжтэй нэг хүн сая төгрөгөөр явуулсан байсан. Тэгээд би тэр онгоцны буудаас хүлээж авч байсан. Тий. Таарга шиг тэр хүлээж ийм юм ирчихсэн. Ийм хөөрхөн тэгээ одоо бүр 10 дугаар нь төгсөж шүү дээ одоо. Тий. Аюу хөөрхөн тий. За энэ дээр бас тэр хөөхөө. Манай нөгөө ач зээнэрийн юунууд цогцнууд байна. За. Тий. Одоо энэ ийм жоох юм байна. Энэ жоохон байхдаа өмсчээс ач зээнэр уцнууд ингээд байж нийтнэр. Удам дамж. Тий, удам дамж. Энэ бол нөгөө битэр дээр ганцхан сартай ирсэн зээгийн утас. Ганцхан сартай ирсэн. Тий. Тэрийг одоо битэр 7 дугаар анги хүртэл өсгөөд тэгээ ээж нь тушаасан. Ээж нь дээр үед солонгост ажилладаг байсан. Тий. Тэгж яасан. За энэ тэр маань тэр банди хөөх юу. Энийг нь баяраар өмсгөөд хөөхөн гутлаа баяраар нөгөө зуулч чинь зургийг аваад салахгүй. Тийм байдаг шин гэсэн. Тий. Чи харахгүй юм өсийг авсан тий. Ийм ингэ хийцээ. Өсний даах нь. За бас бодхны хонхнууд байна уу? Тий, бодхны хонхнууд нь байна. Сэвлэгнээ төрсөн аасар өссөн нөгөө нэг тэмдэглэн байна тий. Тэгээд энэ ахгүй одоо манай ачаахны амс байна. Хөөе жижиг юм хөө амс байна. Тийм юм байна. За Ястаа гоё бичтэй маа. Тэгээд ингэж бичээд энэ гоё хоёр намаа одоо би хамгийн ямар надад алт мөнгө байх биш. Мөнгө зөөлшнөх байх биш. Одоо хүүхдүүдтэй үлдээж байгаа миний одоо үн цэнтэй юм да.
Таада ингээд энэ хоёр номыг яаж яхад амьдралынхаа бүр балчир наснаас одоо өвчнөөс аяллаа шүү дээ. Яг энэ үед яг одоо нөгөө хүүхдүүдтэй яг юу гэж хэлмээр бас бодогдсон. Хэлмээр өгнөд шээд юм билээ. Тэгээд энэ дээр бичсэн л дээ. Тийм хэлмээр өгнөд маш их байд юм байлээ. Тэгээд одоо ёстой сайхан байж дээ. Ёстой тэгээд хүүхдээ одоо хүүхдээ төржсэн үеийн болж байгаа тэдний нөгөө баг байсан зан аашийн нос ингээд нүдэндээ зүсэж харагдаад ярьжсэн хийжсэн хөөрхөн өгнөд нь бодогдоод бүхэл юм бодогдсон билээ. Тэгээд бүгдийг сайхан бичээл ингээд ингэж яваараа тэгж яваараа гэж өөрийнхөө сургаал өрнөл өгч байгаа шүү дээ одоо. Тий. Тэгээд одоо энийг ингээд бүр балчираасаа хөтлнаас хүртлөөгөө эргэж бодоход хүн байх айгүй үн цэнтэй тэр зүйл нь яг юу байд юм бэ? Хүний хүн болсны хамгийн одоо чухал зүйл нь юу? Чухал зүйл нь одоо эрүүл саруул, инх тун үр хөвгттэйгээ сайхан байх. Мөнгө биш, алт биш. Ерөөсөө эрүүл саруул байх. Тэгээд хоорондоо их сайхан дулаахан уураа юмсгалтай. Тийм л азар бол байгаа юм. Хамгийн сайхан. Тэгээд энэ дээр чинь би юу өчж гэнэ үхтэй зэрэг эцэгшүүд анзаарч юм байлээ. Одоо хүний 3 үеийн түүх гэл хэрэг болоод байдаг шүү дээ. Тий. 3 үеийн түүхийг бичээд өгч байгаа. Ийм зантай, ийм дутагдaltaй гэдэг биш яаж байна. Тэгээд тэрийг өөрөө тэрнээсээ хараад харин тэгж бодно шүү дээ, тий. Би одоо нэг ааваар одоо маш бахархтай явдаг. Манай аав бол Харууны сангийн аж ахуй гэж анх байгуулалт 1956 онд анх байгуулалт ирээд тракторын манеж одооч ирж ирсэн. Тий. Тэгээ анхных нь 1960 онд анхны Хөдөлмөрийн Баатар болсон юм. За. Тэгээд залуу байхдаа 39 оны халдгуулын дайнд оролцоод. За. Тий. Нямтайсан командлагчийн юунд байдаж явсан. Алхахын голд. 1945 онд бас чөлөөлөх дайнд оролцож. Одооны өвөр Монгол хятадын ЖХ хот. Жаншуугийн даваа хүрч явсан. Танкын жолооч. 2 дайнд оролцсон мундаг хүн штэ. Тэгээд одоо бид ялуу медаль янз бүрийн том одонгуудаа шагнагдчихсэн. Тэгээд дараа нь Харууны сангийн аж ахуй 1956 байгуулахад ирээд энд анхных нь суурийг тавьсан штэ. Анхны одоо 13 64 гэж өөрчилж ирсэн. За. Одоо энэ хот чи юу ч байхгүйсэн шүү дээ. Хоос нь тал. Тэн дээр л анхных нь шонг татаж анхны гэрийг барьж ирсэн юм байна. Манай аав бол. Одоо манай энэ жил манай сум сангийн аж ахуй байгуулалтны 70 жилээ болох гэж байгаа. Тий. Тэгээ одоо энэ сайхан аав хүү болсондоо баярлж авдээ. Тэгээ энэ дээр би одоо ингээд бүх юмнууд ингээд айван тайван сайхан амьдрах юм яаж амьдрах зүгээр үү тийм ээ. Тэгээд одоо энэ юу үтхтэй яаж үтэх үү гэж хүний мөн чанар гэж юу байдгийг ингээд дандаа тийм юм бичиж өгдөг. Тэгээд одоо энэ дээр чинь аавынхан тухай бичиж өгч шүү дээ. Аав чинь тийм сайхан дандаа тийм хүчсэн тийм юутай аавыг тэр юм одоо юу ягаараа анхаарч яваараа ч гэдэг юм ингээд бичиж өгчтэн. Тэгэл энэ дараа сүлд нь хийж байгаа. Одоо бол үсэхгүй л яваад байгаа. Үгүй л үсэхгүй байгаа. Тэгээд хийж байгаа энд үзэн шүү дээ. Та одоо юу хийгээд байгаа гэдэг. Үгүй зүгээр л юм бичиж байгаа. Тэрнээс нэг юм сүйд болох юм байхгүй. Зүгээр сайхан бичиж байгаа гэж. Та өөрөө гоё ингээд яг эрүүл саруул байгаа дээр ингээд ууд бич хүүхдүүд нь дараа нь хожим ач зээнэр нь харахад аюу гоё үн цэнтэй зүйл болж байна. Би хүүхдээ сайхан байснаа. Орчуу байгаа. Байгаагаараа сайхан байна. Оо сайхан бууцаад. Байгаагаараа сайхан байна. За бууцаад. Ногоотой мантуу мэг. Тэгээ манай ээж нь болохоор ээж гэдэг нэг сайхан хүн байна манай. Одоо 92 настай хөгшин байгаа. Өндөр настай. Ой, оюун хой юу би сайн. За. Ярьж хөөрнө. Манай ээж маань энэ сумын яашид одоо анх байгуулахтаас нэхлээл ажилласан. Насаар ажилласан. Имлэг яашид. Тэгэхээр имлэгт ажиллагаа дараа нь яашид ороод яашдын тоогооч. Олон хүний одоо ятсан үрсийг хооллож өсгсөн боётой юм байна. Ээжтэйгээ өсгөх сайхан гэж ямар байд юм байна ах минь? Харин сайхан байна одоо. Өдөө бол төрт гартлаа ээжтэйгээ байна гэдэг чинь. Одоо хүний боён заяа байт юм байна. Тийм шүү. Энэ ээжтэйгээ үдийн настаад ингээ явна гэдэг чинь тэр хүн чинь азтай байгаа байхгүй юу? Бид нар бол ээжигээ аль хэдээр чаваас алдсан тэгээд ээжигээ дотроо ээжтэйгээ ярьдیں шүү. Энэ чинь. Ихтэй зэрэг ээжтэйгээ ийм үдийн насандаа ингээ сайхан нэг тох байна гэсэн хамгийн азтай. За ийм хөөрхөн гэр хараа. Энэ гэр бол одоо 120 жилийн өмнө хийгдсэн
гэрээ мод. За. Одоо 100 гаруй жил болсон. Гэрээ мод. Олон үе өнгөрсөн. За ингэ. За тэгээд тооны дөрөс шал өөр байсан бол ийм дандаа бургасаар хийсэн. Модод нь бургасан тоон, бургасан багна, өнн бас бургас, хан бургас. Бүх юм цолбор. Их өрнөц шүү. Яг ингээд хөнгөн тий. Хөнгөн нүүдгээр тохиромжтой. Нүүд ийш яваад алхад хамар. Тэгээ одоо энэ Монгол дээр гэж байгаа юм. Ийм дээр хэрэгжсэн байна. Монголчуудад энийг ингээд ястаа нэг хөдөө юу өвднө гэж байхгүй. Тийм үү. Энэ хатууч зүгээр боо. Тий, ястаа сайн. За. За энэ ахал нэг хийсэн нэг юм шатар үүд. Монгол шатар. За. Тэгээ шатар урлаад. Одоо нөгөө юуг нь хөлгийг хийх дотоорч чаддаг. Хөлгийг хийх гэдэг. За. Миний орд өөрөө би чинь өөрөө нөгөө мэрэгжлийн хөлж байна. Зураг технологи багш. Төмөр юм. Тэгээ энэ Монгол шатар хийсэн байна. За ингээл энэ хоо дээр энэ за би тэтгэврт гарчаад эдгээр цэдэ заваар хийж сууддаг. Морины сэлбэр би хийхдээ бол дандаа голцоо эртний югаар маягаар хийдэг байхгүй. Стилээр хуучны маягаар тийм. Орчин үеих бол бүр гоё нарийн хийж болно доо. Тийм хуучны эртний маягаар ингэ хийдэг. За тэгэл ингээл яг тэр ориг юмнууд ингээл хуучны юмнууд. За. Тэсгүүатар Ленний баримлж байгаа шиг. За ингээд би ийм хүн цоглуулдаг байхгүй. Цоглуулаад. За. Тэгээд одоо энэ удирдагчныхаа юмнуудыг тэгээд одоо энэс өөрийнхөө одоо хийсэн энэ жижигхэн хөрхөн бүтээлүүд. Энэ одоо дээр үед нөө хүмүүс юу яажсан бэлээ шүү. Өдөө өөр аян данд явахдаа ийм саваа ингээд уутан тэгээ. За. Энэ айр хоолоо иддэг. За. Хийсэн материал нас тэр ингээд ийм яр ур модны ураар. Энэ остой зэрэг хэвийн боо нөө дээр цагаан сар чандаг штэ. За тий. Тэрийг гаргадаг юм бодох бай. Ингэж тосноос нь. Чимхэр уур нь одоо уурын нэг халдсан юм уурын одоо. Уур нүдүр. Энэ за энэ завцал байгаа юм. Энэ яа тийм өрмөс мотор хийх. Тий. Цаанаас байгдаас юм байна. Ингээд тутдаг байхгүй юу? Зарим нь шаардчих манай. Тий. 3 сартай байсан. 3 сар байсан гэдгийгсэн манай. За. Тэр аваач хийсэн хутгаар. Хайр. Түүнээс одоо их олон цуглуулга байсан. Наад бас ураар хийсэн. Бас ингээд Монгол улсын газар зүгээр хийсэн. Наад чирээс ийм хийт шүү дээ. Сонирм байгаа. Тийм үү. Цаанаас ийм цагаан. Та энийг хийгээгүй? Үгүй. Яг Монгол улсын газрын зүйл. Цаанаас өнгө нь ийм болцсон байхгүй. За. Тэгээ наад модны ураар хийсэн. За наад бол суучны юмнууд. За. Эдэний тавг, айргны аяг. За ширээг нь бас би урлсан. За. Тийм хөлөөр хий сууд юм да. Энд чинь тэгээд хүүхдүүд үлдсэн шүү дээ. Би хүүхдүүдээ бас манай нэг хүү зураач байхгүй юу? Одоо хотод зураач хийдэг. За. Хоёр урамтай. Соёл урлагийн сургуулийн Монгол зураг төгссөн. За. Тэр хүүхдээ ингээд өвлүүлчихэн дээ нэг. За харин тийм. Энэ одоо миний баган зураг энэ би. Одоо манай аав чинь ингээд бидний баган зургийг хадгалж ирсэн юм билээ. Тэгээд одоо би бүр 4 сартай байсан шүү. Тэгээд ингээд явсаар байгаа одоо миний амьдралын юу ингээ харагдчихгүй. Зургийн өдөр чи яасан гоё ингээ нэг нямба хадгалаа вэ? Тааста нямба юм аа. Тэгээд би нэг юу гэдэг чинь чимцээгийн дуусна гэнэ. Би ээжийнхээ дуу байгаа шүү дээ. Тэрээр ингэж бичлэг юм оруулж байгаа. Савнартаа үж байгаа юмэр ингэж гоё бичлэг хэлчихсэн. Тэгээд санарч их хөөрхөн хийгээд өгдөг биш үү? Тийм хөөрхөн хийгээд өгдөг. Тэгээд ингээд хараа энэ битэрийн одоо оюутан байсан үеийн зураг мураг ингээд яваад байгаа энэ хараа. Тэр оюутан таны амьдралын замнал байна. Замнал харин тий одоо ингээд явж байгаа энэ хараа. Тэгээд энэ хаваа одоо их хүч бичээр бас дадлага хийж ихээр энэ энэ зургийн дадлага хийж ихээр тэр үеийн зураг. Тэгээд залуу байхад одоо хүний энэ харахгүй манай өвөд ийм гоё залуу байсан шин. Баярлалаа. Ийм гоё залуу байсан. Тэгээд одоо энийг ингээд хадгалсан тэгээд бүгд үзэн үзтээ гэж бодлоо. Энэ ахтад биш үү? Миний ажлын юу вэ? Би одоо магистр, улсын судлалын магистр хүн байна. Тэгээ магистр тэгээд ийм ном гаргаж ирсэн үе байна. Энэ одоо бүгд нэн Бээжин юу Катартусын Бээжин хотод анх удаа өөр хангаан ангиас багш нар аялахад би оролцож ийлээ. За Монгол улсын ерөнхийлөгчийн баг манай кабинетэд орж ирчихсэн. Ийм сайхан.
манай коммунист их олон хүн орж идэг гэсэн шүү дээ. Би чи коммунист бүр нээлттэй. Юусе хин ч орж исэн нээлттэй л. Ер нь эндээс харж л байгаа тийм. Ер нь нээлттэй л гэдэг байхгүй. Энэ их авраа батикнтэй авахгүй гэсэн байх. Тийм сонин зураг шүү дээ. Нөгөө эдэн дотор 8 хийж явах байхгүй гэсэн. Тий. За тэгээд энэ ийш хараа. Энэ загвар магвар их сайн хийдээсөө энэ загвар магвар. Тийм. Тэгэхээр дандаа зураг тэгээд ордог гэсэн чинь. Чи үүний өгшөлээ. Би зураг согон зураг хөтөлбөр ингээ 3 чиглэлээр төгссөн шүү дээ. Энэ манай зураач байна шүү дээ. Модерн зураг зурдаг. Соёл урлагийн сургууль төгссөн. Одоо нэг Бадан самбуу гэдэг нэвтрүүлж хийсэн шүү дээ. Тэгээд бас миний шавь шүү дээ. Тэнд байж байна. Айлна тэр. Тийм. За. Миний одоо энэ юу вэ? Хувийн хэрэг. Тийм ээ. Хулгаагаар их хичээл дээр ном уншдаг гэж байгаа байхгүй. Аа Цэвэр ичингийн хулгаагаар одоо хичээл дээр ном уншдаг гэдэг юм байна. Хулгаагаар Тийм бичсэн байдаг. Тийм. Энэ одоо нэг ийм хараа ийм үнэлж авч исэн гоё урлагийн үйлчлэгт ороод ийм үнэлж авч исэн. Би анх удаа тэр ур сайн өндөр хангас сумын сургуулиас анх удаа энэ хөрөл медаль авч ирсэн шүү дээ. Хөөхөө энэ жоохон хөрөл медаль авч ирсэн. Ингээ миний сурагч үеийн байдаг байхгүй юу гэдэг. Энэ хөрөл. Яг дээр үеийн баяр эмчгүүд байна да. Дээр үеийн баяр бичих байхгүй юу? Энийг сонин шүү дээ. Хувийн хэргийг энэ төр харсан чи их шээ. Нэг сонин байгаа юм шиг харагдсан. Одоо тэгээд дүнгийн харлаа ингээ Тийм тав маа тэгээд дөрөв дэгжээс нь хараа. Дунд ангид тогтчоор бас 3 мөр байгаа маа. 3 мөр явсан байна. Тийм байгаа байхгүй юу? Айгуу хөөх. Одоо энэ манай нэг охинтой архитект охины зураг байна. Энэ манай нэг алтмагнит архан бандын зураг байна. Тэгээд энэ манай зураглаач энд энэ солдоо таахгүйсэн, баццтай таахгүйсэн зураг байна. Тийм. Тэгээд эдгээр энэ рүү орчих яагаад орчих. Тэгээд ингээ өөрөөх юм ингээ хадгалчихдаг. Ингээ сүйд нь болчихсон зэрэг хараад дандаа нэг ой юунууд байна. Тийм. Ингээ. Энэ одоо суграач намайг тодорхойлж ирсэн юм. Машины. Тий. Тэгээд бас нэг ялгар нэг тийм тамхины цаас шиг юм дээр бичсэн байгаа байхгүй юу? Тийм их сайн. Тий. Ингээ бичсэн байгаа байхгүй юу? Тий. Социализм үе. Та хоёр маань маш сайхан өвийг, зан чанарыг те хөвчлийг үлдээж байгаа юм байна. Дээр нь түүхийг үлдээж байгаа юм байна. Энэ бүгдийг хараад хүүхдүүдэд нь үлдэхэл байсан зүйлүүд л те. Гэхдээ энэ нэвтрүүлгээр гарч байгаа юм те. Бидэрт маш олон яг одоо хүртэл та багшийн ажил хийж байгаа гэсэн үг байхгүй. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгон хөөх ингэх хэрэгтэй юм биш те. Энэ маш чухал зүйлсүүд, үлдэх зүйлсүүд энэ юм биш те гэдгийг ингээд маш гоё үлгэрлэн харуулж бид хоёр энэ дээрээ энэ нэвтрүүлгийг хийсэндээ маш их баяртай байна. Бид хоёрт одоо бас бид хоёр чинь бас аав ээжүүд те. Нэгэн цагт одоо дуудахгүй ач зээгээ үнэлэх байдгаа. Анх ер нь хүүхдүүдтэй одоо амжилтлан захих хамгийн чухал сургаалаа гэвэл та юу хэлэх вэ? Би одоо ер нь хүүхдүүдтэй ер нь тэгээд хамгийн хүн амьтантай харьцаж яг та даруй төлөв бай. Харьцаа. Даруй төлөв бай. Хүнтэй харьцтай зөв харьцаж. Тэгээд хамгийн гол нь ажилласаа тэр хийж байгаа зүйлээ үнэн сэтгэлээсээ хийж байгаа сайн л шүү дээ. Орондоо хувьдаа ч юм уу. Үнэн сэтгэлээ л хийж. Бити хоёр сэтгэл гаргаж байгаарай. Сэтгэлээсээ сайхан хийж. Үнэн сэтгэлээ хийж байгаа юм бол тэр чинь хэзээ нэгэн цагт та нарыг юу яа үнэлнэ шүү гэдэг юм. Амнаар таашдаг шилдэг. Харин би ерөөсө хүний нутаг гэж ярьдгүй шүү дээ. Монголд байгаа хүн ер нь хүний нутаг гэж яах юм. Тийм шүү. Тийм шүү дээ. Гадаад байгаа хүн гэж ярьна үхээс ёстой хүний нутаг гэдэг үгийг амнаас гардаггүй. За. Их сайхан шүү дээ. Сайхан нутаг шүү дээ. Их олон хүн байгаа. Хар өрнчид үнэхээр тэгж ярьдаг юм байлаа шүү. Ярьдаг шүү дээ. Ирсэн хүмүүс тий одоо гадны хүмүүст үнэхээр сайхан нутаг гэж. Тэр үнэн бэ. Үнэн. Тэр үнэн. Ёстой үнэн тэр. Ер нь гаднаас ирсэн хүмүүс нь хар дээрээ дэр компани болоод явчихдаг шүү дээ. Компани байгуулад. Та хоёртойгоо уулзах сайхан байлаа. Бас зочлоод ингээд сайхан сонь сайхан дуулаад энэ удаад уулзаж танахаар одоо зочилсондоо маш их баяртай байна. Дараа ирж байгаараа тийм сонирхолтой. Дараа ирж байгаараа. Тэгэхээр энэ хар хондоо. Айл хүмүүс юм байна. Бид нар их ойрхон. Тийм байна. Танаа урдлыг гинэ. Тийм. За цагаан мараар ирж байгаараа уу? Орж ирж байгаараа. За. Долгоор. Урдлыг хүлээж удаа. Бараг айшиг болоод. Тийм байна. Гоё.
Их чинь зөв хүн мөндөө ажиллаж дуртай зөв хөрөөл ирж.